За сайн манайхаа. Брон хуучин бичлэгүүдээ хийгээд баг зэрэг завгүй байсан болохоор part 3 маань арай удчихлаа. Тэрлээ ч гэсэн та эдтэй зөриулаад чадхаараа урт чанартай бичлэг хийж орууллаа шүү. Бичлэгээ эхлэхээс өмнөх нэг үнэхээр амар гоё мэдээ хүргэе. Энийг манайхан заавал сонсоорой. Брон багийнхантайгаа яригцж байгаад манг зурагт номыг зүгээр нэг унших биш, яг ийм recap хэлбэр үздэг болгоос гоё юм байна гэж бодоод Монголд магадгүй дэлхийд анхны үздэг зурагт номын сайтаа амжилттай хийж шинэ бичлэгүүдээр бөмбөгдөж эхэллээ. Брон өөрөө YouTube дээр бичлэгээ тогтмол оруулж бөмбөгдөгч нэрээ эргүүлэн авна. Манай багийн хамт олон сайт дээрээ өдөр болгон 2-3 парт тогтмол оруулж байх болно. Нэг парт дотор 10 бүлэг багтсан байгаа. Өөрөөр хэлбэл нэг анги биш, нэг парт орлоо гэж ойлгоорой. Манайх олуулаа ажиллаж байгаа ч төсөв багтаа байгаа тул манайхан сайт дээрээс эрхээ авч биднийг дэмжээрэй. Удахгүй сарын эрхийн үнэд баг зэрэг өөрчлөлт орж магадгүй тул амжиж эрхээ аваарай. Бүр мань хэдийгээ дэмжиж жилийн эрх авсан хүмүүс тусгай эрх хэдэгч өөрийн хүссэн мангаа хамгийн түрүүж дуустал нь хийлгэх боломжтой шүү. За, ийм гайхалтай мэдээг зөвхөн өөрийнхөө үнэнч үзэгчдэд заргаж байна. Сайтын линкийг бичлэгийн доорх description болон comment хэсэгт үлдээчнэ. За, одоо илүү дутуу юм ярихгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. Эхлээд өмнөх ангид юу босныг товчхон сануулъя. Нэгт манай хүн эмнэлгийн өрөөнд ухаангүй хэвтэж үсэн дахин цав цагаан болсон байсан. Хоёрт сүүдэрт нь нуугдаж явсан хар муур Неро гинт гарч ирээд залгисан Стелла хилтерхийгээ буцааж өгдөг. Гуравт К сэрмэгцээ өнгөө ардснаа хараад дахин голоолох вэ гэж айсан ч ахлагч огт тоолгүйгээр түүнийг улаан багтаа аль биесээр хүлээн авсан. Дөрөвт Мэригийн хогийн цэгээс олсон хар бихийг балгамагц үс нь буцаад хар болж хүч чадал нь иргэн ирдэг. Кегийн өгсөн механик цүмийг тэрээр бүрэн шимтэн сонирхоно. Номон дээрээс судалж байсан эртний технологитой бүтцэн яг таашж байгаад гайхан тогтолж эхлэв. Орчин үеийн төхөөрөмжүүдтэй адил бихээр ажилдагч үр ашиг нь хамаагүй илүү байгааг тэр тайлбарллаа. Бараг дууссан бихийг ашиглан нурсан големыг ажилуулж чадах энэ зүйл түүнийг үнэхээр гайхшруулв. Харин К Неротой хамт өөдөн сууна. Тэрээр цөм рүү эргэлцээ харцаар харж энэ үнэхээр онцгой зүйл мөн эсхийг асуулаа. Түүний нүдэнд энэ нь зүгээр л жирийн нэг зүйл шиг харагдана. Мэри шууд л эсэргүүцэн хариуллаа. Энэ зүйл бол маш онцгой гэж тэр зүтгэн. Ийм олдвор олох нь ховор тохиолдол гэж тэр хэлв. Алдартай ангууч ч гэсэн ийм цүмийг жилд ганцхан удаа л олж магадгүй гин. Тэрээр алдагдсан технологийн 90 үеийг мөрөөдөн өөрөө тэнд байсан ч болоосоо гэж хүснэ. К яриаг нь тасалж энэ үнэтэй олдврыг зүгээр л зарчхуул яах вэ гэж хайн асуулаа. Мэри шууд л уурлав. Тэрээр түтхүүрээс авчуулан түүнийг сонирхогч гэж дуудаад жинхэнэ засварчин хизээч мөнгөний төлөө ийм судалгааг орхихгүй гэв. Өөртөө итгэлтэйгээр түүний толгойд маш олон санаа орж ирж байгааг хэллээ. Энэ мэдлэгээ ашиглан Кэд хамгийн шилдэг хэрэгслийг хийж өгнө гэж амлав. К нэмсэллээ. Түүний царай дахь баяр баясгалан нь гаргасан хичээл зүтгэлийг нь үн цэнтэй болгож байна гэж тэр бодов. К болон Неро дараа ирнгээд явхаар бэлдэх үед Мэри гинт түүнийг зогсоолоо. Тэр нэг зүйлийг санав. Өмнө нь нэг хүн түүнийг хайж ирсэн гин. К гайхсан харагдана. Сүүдрийн дүүрэгт бих цуглуулж явхад нь хэсэг хүмүүс дөхөж ирсэн талаар Мэри тайлбарлав. Эхлээд тэднийг дээрэмчид гэж бодоод хөрөө түлхүүрээ гаргах төгснөө тэр хэллээ. Тэд түүнийг хэн болохыг аль хэдийн мэдэж байсныг тэр ухаарав. Өндөр малгайтай удирдагч нь түүнээс Кэгийн найз мөн эсхийг түгшүүртэй дуугаар асуулаа. Тэд хар өнг эзэмшигчтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлв. Энэ уулзалт муу сонин шиг санагдсан тул Мэри зүгтжээ. К санаа зовсон харагдах бөгөөд тэр дүүрэг рүү ганцаараа явсанд нь түүнийг зэмлэнэ. Ажил нь яартай байсан тул тоохгүй байгаагаа хэлээд тиймэрхүү хачин хүмүүсээс хол байхыг Кэд сануулв. К зөвшөөрч урсангаас гарч явлаа. Үйлдвэрийн гудамжаар асгаж байхад түүнд нэг л таагүй мэдрэмж төрнө. Хэрв тэдэнд үнэхээр ажиж байгаа бол өөрийг нь шууд олно гэж тэр дотроо бодлоо. Түүний бие ихэд ядарсан байв. Тэр гэртээ харж амрахаар шийджээ. Гэтэл гинт түүний хаац хурц болов. Ямар нэг зүйл буруу байгааг тэр мэдэрлээ. К нарийн гудамжинд бөөгнөрсөн хэсэг хүмүүсийг олж харав. Энэ хавийн орон гэргүй хүмүүсийн тоо дахин нэмэгдэж гэж тэр таамаглалаа. Тэдний ядарсан царайг хараад далд ертөнцийн бүлэглэлүүдийн дайн тэднийг ийшээ шахсан болов уу гэж гайхна. Тэгтэл Неро Кэгийн малгаан дотроос толгоогоо цохуулган анхаарлыг нь татахын тулд чангаар мяалав. Муур тайван бус байх бөгөөд савраараа нэгэн харанхуй нарийн гац руу заалаа. К эргэцэж эхлэв. Тэр газар аюултай гэдгийг тэр мэдэж байлаа. Гэвч Нерогийн зүтгэл түүнийг ялав. Нерогийн зүн согин үргэж зүв байдгийг хүлээн зөвшөөрж тэр ив хавгүй уучлалт гуйн буртнав.
К шин зүйл товшиж үзэхээр шийдлээ. Тэр хоёр нүдэндээ өтгөн хар энерги төвлөрүүлв. Түүний хараа өөрчлөгдөж эхэллээ. Жирийн нүдэнд харагдамгүй зүйлс тодорч эхлэв. Уруу хараа итвчлээ. Түүний зүүн нүд бүдэг цагаан гэрлэр гэрэлтэн. Техник шууд л үйлчлээ. Тас харанхуй мухар гудамжинд солонгон гэрлэр ороогдсон гэрэлтсэн дүр гарч ирэв. К хөшиж өрхлөө. Хин нэгэн тэнд ямар ч чимээгүйгээр анханасаа зогсож байжээ. Тэр дүр бол гоёмсог даашин зүмссэн цайвар үстэй эмэгтэй байв. Лорд Люминос. К түүний харцыг мэдрээд түүнийг дуудлаа. Эмэгтэй эргэж хараад шууд гэрлэн портал руу алхам орно. К хүлээхийг гуйн урагш ярагчлав. Түүний царай ширүүсв. Энэ хүн түүнийг хайж байсан нэгэн байж таарлаа. Боломжит аюулыг зүгээр явуулж болохгүй гэж тэр бодно. К бүх шийдэмгий байдлаараа гэрлийг нэвтгэн түлхлээ. Босхийг дагсан агшинд түүний царай цочролд орж хойров. Тэр хүүх гэрж болон аврах багнуудаар дүүрэн уран зүгнэж ертөнцид иржээ. К гэрлийг ойлгох гэж хичээн гайхсан байдагтай эргэн тойрноо харна. К гэрлийг ойлгох гэж хичээн байхсан байдагтай эргэн тойрноо харна. К гэрлийг ойлгох гэж хичээн байхсан байдагтай эргэн тойрноо харна. К гэрлийг ойлгох гэж хичээн байхсан байдагтай эргэн тойрноо харна. Хэдхэн мөчийн өмнө бохир гудамжинд зогсож байснаа ухаарад түүнд сандрал төрөв. Тэр эргэж харахаар эргэлээ. Түүний орж ирсэн харанхуй хаалга аль хэдийн мурууж замхран алга болж байв. Тэр хавханд орсон байлаа. Нууцлаг эмэгтэй түүн рүү эргэж харав. К төсөөлж байснаас нь ч илүү санахалтай байна гэж тэр хэлв. Өөрийгөө ийм эрт ил гаргана гэж төлөвлөөгүй байснаа тэр хүзээн зөвшөөрөв. Гэхдээ өөрийг нь төрүүж олж чадсан тул К өөрөөрөө бахархах хэрэгтэй гэж тэр хэллээ. К төгдрөн байж түүнийг хэн болохыг асууна. Эмэгтэй өөрийгөө Селестия гэж зөөлнөөр танилцуулав. Тэр түүнийг харанхуй хүү хэмээн дуудаж мэдчиллээ. Тэр эмэгтэй түүний өмнө зогсоно. Түүнээс асар хүчтэй ариун гэрэл цасарч байлаа. К нүдэндээ ч итгэж чадахгүй ширтэн. Түүний бие бүх өнгөөр зэрэг солонгорн гэрэлтэн. Нурууныхан дагуу хүүтэн хүс цовж эхлэв. Зөвхөн домогт гардаг нэг нь л ийм гэрэл цацруулж чадах байлаа. К түүнийг яг хэн болохыг ойлгов. Одоогийн гэрэлт эзэн Люминос байлаа. Түүнийг айдас нүмерэн авна. Тийм өндөр хэрэгэм зэрэгтэй хүн яагаад зөвхөн өөрийг нь ажиглахаар сүүдрийн дүүрэгт ирснийг тэр ойлгосонгүй. Селестигаас юу хүсэж байгааг нь асуух үед тэрхүү хүчтэй гэрэл нэгэн хачирхалтай зүйлийг өдөөв. Кгийн ухаан санаа харанхуй манангаар дүүрлээ. Түүний хараа замбраагүй чимээ шуугаанд автна. Тэрээр сандарч твдэж эхлэв. Түүнийг үргэж зовоодог аимшигт хоолоонууд тэрхүү гэрлийг хүсэмжлэн хамаг хүчээрээ дахин орилдож эхэллээ. Тэд түүнд гэрлийг булааж ав, өөрийн болго гэж дахин тушаана. Харанхуй түүний ухаан санааг эзэмдэхэд Кгийн нүд тасгар болж тэр гэрлийг яг одоо залхихыг шаардав. Селестия гинтийн өөрчлөлтийг сануучирхан ажиглана. Кийн хар энерги түүнийг гинт бүхэлдэн залгисныг тэр анзаарав. К ухаан артахгүй байхыг хичээн тэмцэн. Энэ бүхнийг санаатаагаар хийгээгүй гэж тэрээр төөрөлдөн бовтнаана. Селестия тайван хэвээр байлаа. Харин ч тэрээр ихэд сонирхсон харагдана. Тийм гүн харанхууд идэгдсэн ч К өхөөгүй нь гайхалтай байгааг тэр хэлв. Тэрээр түүний авраг хаш улам нэгстэй зүрлэв. Гэсэн ч К мангас болон хувирсангүй. К болон шулмын хооронд ямар нэгэн нууц холбоо байгаа гэж Селестия сэжирлэнэ. Хотын зарим удирдагчид түүний тээж буй аюулаас имэж түүнийг зайлуулахыг хүсэж байгааг тэр хичлэв. Тэр үүнтэй санал нийлсэнгүй. Ийм зүйл болох бодолгүй байгаагаа илэрхийлэхэд түүний нүд сэргэв. Түүний үзэж байгаагаар Кийн чадвар хаяхад дэндүү үнцэнтэй байлаа. Хотыг хамгаалахын тулд ямар ч эрсдэл гарсан хар хүчийг ашиглах ёстой гэж тэр үзнэ. Одоо ноцтой үзэх цаг болсон гэж тэр шийджээ. Селестия таяагаа хатхан Кгээ хүрээсэн харанхуй көөхийн тулд ариусгах гэрлийн асар том давлгааг гаргав. Гэрэл түүний биеийг нүмерч харанхуй нөлөө агшин зуурт алга болов. К толгоогоо барин агаар дутагдсан амсгаадна. Сая сонссон тэр дуу хоолой өмнөхөөсөө хавьгүй тод байсныг тэр ухаарав. Хар шулмын өөрийнх нь дууг сонссон байж магадгүй эсхийг Селестия асууна. К эргэлзэж мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөв. Селестия зөөлөн инээмсэглэж түүнийг тайвшихыг хүснэ. Ирээдээс түүний түүхийг сонсоод зүгээр л уулзахыг хүссэн гэдгээ тэр тайлбарлав. Гэрч үргэлжлүүлэн яхахаасаа өмнө түүнд талархах зүйл байгааг тэр хэллээ. К яг юу хийснээ асуун гайхсан харагдана. Селестия гэрхэн долгион үүсгэж гэрэгцэн одны хилтерхийг гаргаж ирлээ.
Үүний утга учирыг цөөн хүн мэддэг бөгөөд ийм үнэтэй зүйлийг авчирсан Кэд талархах ёстойг тэр тайлбарлав. Кэ даруйхнаар хариулна. Үүнийг авахд багийнхан бүгд хог нэмэр оруулсан гэж тэр хэллээ. Үүнийг сонсоод Селестия инээмсэлв. Гэвч хамгийн чухал нь Кэ өөрөө хар шулмын хүчгийг нээсэн явдлаж тэр зүтгэн. Тэр Кэ нүдрүү цоо ширтлээ. Энэ нь ямар гайхалтай хэрэг болохыг ойлгож байгаа эсхийг нь асуув. Кэ юу ч хэлж чадалгүй хүссэн мэт зогсно. Тэгтэл Селеста нэгэн цочирдон зүйлийг ил босгослоо. Түүн шиг гэрэлтэгч хүртэл хар шулмын хүчгийг хизээж нээж чадаагүй ажээ. Үүний зөвхөн шолом өөрөө л хийж чаддаг байв. Одны хилтерхийнүүд хар нутгаар тархсан байдаг гэж тэр тайлбарлав. Тэдгээрийн ихэнх нь өнөө хүчний цаана битүүмжлэгдсэн байдаг гин. Хилтерхийнүүдийг авахын тулд хотынхан тэнцсээр иржээ. Гэрж одоогоор зөвхөн өөрсдөө ил гарч ирсэн хилтерхийнүүдийг л олж авсан байв. Кэ яагаад энэ бүгдийг өөрт нь хэлж байгааг ойлгохгүй байгаагаа хэлнэ. Түүнд рүү гайхан харна. Хилтерхийг яаж ашигладаг, яагаад ийм үнэтэй болохыг ч мэдэхгүй гэдгээ хэллээ. Селеста эхлээд үүний үүргийг тайлбарлах ёстой байснаа ухаарав. Өөрийн биеэр үзвэл бүх зүйл тодорхой болно гэж тэр нууцлаг инээмсэглэн бодлоо. Мөн энэ талаар хинт ч хэлж болохгүйг түүнд анхааруулав. Үннийг зөвхөн цөөн хідэн хүн л мэддэг байлаа. Гинт тэдний эргэн тойрон дох бүх зүйл өөрчлөгдөв. Кэй агаарт дүүжлэгдсэн өндөр гэрттэг тавцан дээр зогсож байгаагаа мэдээд цочлоо. Зузаан харанхуйн асар том ханаар хүрээлэгдсэн доор нь гялцах хотыг тэрээр цочирдон ширтэнэ. Кэ сандрангуу хаан байгаагаа асуув. Холгүйхэн гэрэг цацруулсан асар том цайз сүндэрлэнэ. Селеста түүнийг тайван байхыг сануулав. Тэд өөрийнх нь өргөөнд ирсэн гэж тэр тайлбарлана. Тэрээр одны хилтерхийг өргөөд үүнийг үзүүлсэн анхны хүн нь Кэ гэж хэллээ. Селеста тэнгэрийн хаяа руу гараа сунган анхааралтай харахыг түүнд тушаав. Цагаан болон солонгон гэрлийн баг нь тэнгэр өөд харуулж араас нь хүчтэй дэлбэрэгт сонсогдно. Эрчим хүч гадарч түгэн тархав. Гэрлийн асар том давлгаа үүсгэнэ. Кэ итгэж ядан нүдэ бүлтийлгэж хүссэн мэт ширтэн зогсно. Гэрлийн хүчинд хар газрын ханнууд ухан төрөдөв. Өндөр тавцан дээрээс Кэ харанхуун хил ухарч хотын аюулгүй бүс дэлхийг ажиглана. Гялдсан хотод сонин борлуулагч гудамжны болонд орж хотын шинэ өглөөг зарлан зарлалын хуудаснууд бороо мэт асгарна. Хүмүүс цуглан өчигдрийн гайхамшигын тухай яригцэж мэдээ уншина. Лорд Юмнусын гэрлийн баг нь хар газрыг хэхэн ухраасныг тэд хэлэлцэн. Энэ нь хүн төрлөختөө харанхуугаас газар нутгаа эргүүлэн авсан хэдэн 10 жилийн анхны тохиолдол байлаа. Удамжаар өөдрөг үзэл төгөж хот усамт хэлж мангасуудаас аюулгүй болно гэж хүмүүс найдана. Хотын гэрлийг хамгаалаад завгүй олон нийтэд харагддаггүй нууцлаг Лорд Люминосын тухай хүмүүс гайхан гэрэлт цайз руу харна. Тэлэлтийн үр нөлөө хордон илрэв. Ажилчид болон уухачид өмнө хүч чадахгүй байсан ховор нөөц бихийг авахар шинэ газар нутаг руу яарвчлана. Хөл хөдөлгөөнтэй талбайд нэгэн ир шинэ ахтагчдын баг байгуулж байгаагаа зарлан хүмүүсийг хөрөнгө оруулахыг уриалж байв. Өрөөний болонд Кэ масгаагаа доош дарж гартаа сонин барин чимээгүй сууж байлаа. Түүний хар муур Неро Кигийн пальто дотроос цухуунгаа 100 шидэж байв. Өчигдөр болсон бүх зүйлийн дараа хотын энэ замбраагүй байдал байх л зүйл гэж Кэ бодлоо. Хэдэн цагийн өмнө Кэ Селестагийн юр бүсийн ертөнцөд түүний гэрэгцэн дүрийн өмнө зогсож байв. Түүний олж авсан Стелла хилтерхий бол тоолж башгүй боломжийг нээх юр бүсийн зүйл гэдгийг Селестия тайлбарлана. Тэгснэ түүний өнгө аяс нухацтай болов. Кэгийн тулцсан хүнтэй холбоотой хар гар химээх байгууллагын талаар тэр анхаарууллаа. Тэд мөнд нөгөө хилтерхийг хайж байжээ. Кэгийн хүчийг мэдсэн даруйдаа тэд түүнийг барих оролдлогоо зогсоохгүй гэж тэр хэлв. Кэгийн түгшүүрийг анзаараад тэр түүнийг тайвшруулна. Хот хар гарыг удаан хугацаанд тогтоон барьж байгааг хэлээд түүнийг хамгаалахаа амлалаа. Сонсоход хэцүү зүйлийг дидэх үед түүний царай барайна. Баяр ёслолын цаана хот дайнд тисэж үлдэхийн тулд нөөц бололцоогоо тултлан шавхаж байгааг тэр хэлв. Түүний солонгон нүд Кэгийн нүдтэй тулгарлаа. Кэ бол онцгой нэгэн гэдгийг тэр хэлв. Олон хүн түүнээс айх эсвэл хүчийг нь ашиглахыг оролдоно гэв. Селестия өөрийн зүгээс бүх асуудлыг шийдэхээ амдаж түүнийг анхдагчийн хуваар ажлаа хэвийн үргэлжлүүлэхийг хүслээ. Уулзалт ингээд дуусав. Тэр түүнийг явж болно гэж хэллээ. Кагийн тавцангаас буухаар ирэхэд Селестия дулаахан нэмсэлгэж яригцаад таатай байснаа хэлв. Хотын удирдчийн дэргэд байсандаа сандарсан Ка эргэж харав. Рэдийн багт хүртэх ёстой алдар нэрийг нь өөрөө биечлэн олгоно гэж Селестия нэмж хэллээ.
Ширээний ард буцаж ирээд Ка сонио доош тавив. Бүтэн өдөр амарсны дараа тэр цаашид юу хийхээ бодно. Мэригийн бих дуусаж байгааг санаад түүний тухай бодолд автлаа. Бүтээлч байхаар шийдэж Ка ширээн дээр төлбөрийн зоос үлдээгээд өмгшгээ уухад ажиллахаар шийдэв. Тэрээр хотын хөд хөдөлгөөнтэй гудамжаар алхаж олон хүний дунд уусан зорьсон газар руугаа явлаа. Ка үүдэндээ олон хүн цугларсан аврах том барилга дээр ирэв. Энэ газарт үнэхээр хүл тавина гэж хизээч санаагүйгээ ухааран тэр хэсэг зуур зогсов. Энэ бол анхдагчдын цуглааны танхим байлаа. Өөрийгөө өнгөгүй байх үед энэ барилгад ойртож чаддаггүй байснаа Ка эргэнд орсов. Одоо бүх зүйл өөр босныг мэдэрч тэр малгайгаа хойшлуулан энд толгой бардам матхаж орж чадна гэж өөртөө хэллээ. Түүнийг дотогш ормогц орчин тойронд тэр чигтээ өөрчлөгдөв. Анхдагчид хийж байсан зүйлээ зогсоож хар үстэй залуу руу ширтэнэ. Түүнийг яг хэн болохыг асуусан шивнээ яриа хурдтай тахав. Түүнийг хар өнгийг олж авсан цуутай залуу. Тэрхүү өнгийг эзэмссэн хамгийн анхны хүн гэдгийг тэд таньжээ. Цуу яриа үнэн байсныг мөн ойроос харахад бүрч жихүүц төрөм харагдаж байгааг зарим нь шивнэлдэнэ. Үүр цайх анхдагчдын баг яагаад түн шиг хүнийг эсвсэн тухай асуулт болон таагүй харцууд түүнийг дагна. Өрөөний нөгөө талд түүний гавьяаны тухай цуу яриач мөн адил хурдан дахаж байлаа. Зарим нь түүнийг анхны аялалд асар их хувь нэмэр оруулсан гэх бөгөөд цөөн хэдэн түүнийг багаасаа шагнал авах гэж байгааг хэлнэ. Бусд нь тэр яаж ихийд өнгөтөн Рэдийн хараанд өртөж чадсныг гайхна. Дээд тагтан дээрээс нэгэн өнгөтөн ихэд сонирхон харж, залууг үнэхээр тасгаар байна гэж хэлв. Рэвэн түүнийг суухыг тушаалаа. Өнгөтөн зүгээр л инээмсэглээд Рэдийн эсвсэн хүүг сонирхож байгаагаа хэлв. Тэрээр Арансай руу эргэж түүний саяхны тулаанд оролцсны дуртад Кэ үнэхээр цуу яриа шигэ хүчтэй эсхийг асуув. Арансай хэсэг бодсноо Кэ үнэхээр гайхалтай байсныг хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ тулааны үеэр түүний хүрээж байсан тэрхүү хас үдэр нэг л биш байсныг тэр санав. Түүнийг ажиглаж байхыг тэр санал болголоо. Өнгөтөн санаа зовхын оронд бүр ч их инээмсэглэж энэ тайлбар нь түүний сонирхлыг бүр их татаж байгааг хэлв. Төв танхимд Кэ ганцаараа зогсно. Тэрээр өөрийнх нь шинэ хоч болох харын Кэ гих шивнийг сонсов. Түүний бүртгэлийн ширээ рүү очиход ажилтан ухтаа авлаа. Кэ анх удаа ирж байгаагаа батлаад ямар ч хамаагүй ажил авмаар байгаагаа хэлв. Хүлээн авахч түүнийг албан ёсны тэмдэггүй байгааг анзаараад хідэн маягт өгнө. Шинэ ангуучид зөвхөн бих олборлох эсвэл жижиг амтан агнах зэрэг эрсдэл багтаа ажил хийх ёстойг тэр тайлбарлав. Өрөөний болонд хэсэг ирчүүд Кэгээ үзэн ятсан хацаа ширтэн. Тэдний нэг нь түүний өнгийг заваан гэж доромжлоод хүн яаж хар өнгөтэй байж болдол юм бэ гэж асууна. Кэгийн аавра аюутай мэт санагдаж байна гэж гомдлон түүнийг хөөргөд байгаа хүмүүсийг шүүмжлэв. Тэр хажууд байгаа хүн рүүгээ эргэж түүнийг дагаа гэж дуудаад санс бодлыг нь асууна. Хүрэн улаан үстэй дарга нь хүүтэн харцаа ширтэн дуугүйсэн. Түүний харц өрөөний нөгөө талаас Кэ дээр тогтно. Кэ бичиг баримтаа бүрдүүлж дуусаад гахаар ирэхэд улаан үстэй ир хар үстэй жаал үнэхээр ядаргаатай байна гэж амандаа өглөн ширтэв. Энэ бол өмнө нь тэгж хэлж байсан шалгач бөгөөд тэр үеэс хойш түүний үзэн ядалт улам гүнзгийжээ. Сүүдийн даалгавраар Кэгээ элит өнгөтнүүдийн хажууд зогсож байхыг харснаас хойш түүнийг үзэн ядах босноо тэр хүлээн зөвшөөрөв. Түүний хувьд Кэ бол зүгээр л өнгөтний анхааралд өртөж өөрийгөө мундаг гэж бодсон азтай харах байлаа. Кэгээ туршлагагүй шинэ ков гэдгийг сонсоод түүний уур хилэн улам батарна. Кэгээ явхад шалгарч босож бүлэгтээ тохио өгөв. Өөршиг нь Ахмад дайчин элит багт орох хэрэгтэй болохоос Кэ хизээж тийм байж чадахгүй гэж тэр басамжсан. Тэрээр хорон санаа өөрсөн Кэгээ дахыг тушаагаад хар өнгөтэй нэгнийг хотыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй гэж тангарагтав. Дөрөв ир Кэдэ ариусод гихчийг амсуулахаар тохиролцсон. Ёчтой инээмсэглэнэ. Энэ хооронд Кэ аль хэдийн эзгүүхээр талд гарсан байв. Тэрээр хөшиг мэд сүндэрлэх аврах том хар хадны өмнө зогсно. Тэрээр гэрэгцэн хар эрдний чулуу бариад дахиад нэгийг олсондоо сэтгэл хангалуун инээмсэглэв. Кэ үүнийг хроматик өдөр болохыг таньжээ. Түүний эргэн тойронд аль хэдийн цуглуулсан өнгийн эрдний чулуунууд овоолоостой байна. Энэ бол түүний нэг дор ийм их хэмжээний зүйл цуглуулсан анхны тохиолдол байлаа. Сүүдийн үед олборлолтын аз дутаад байсан тул энэ газар төгс санагдаж байна гэж Кэ инээмсэглэв. Хроматик хөдөр нь бихтэй адил түж болон зэвсгийн материал болдог тул үн цэн нь өндөр байх ёстой гэж тэр бодлоо. Энэ танхимыг хараад Мэригийн баярлах царайг төсөөлөн хүнд шуудайтай хөдрийг мөрөн дээрээ гаргалаа. Уруу хараагаа идэвхжүүлэхэд түүний зүүнүүд бараан гэрлээр гэрэлтэв. Энэ техникийн ачаар нөөц цуглуулах хамаагүй хялбар болохыг тэр ойлголоо. Саарл орчинд энгийн нүдэнд харагдахгүй нуугдмал нөөцүүд өнгө алагзан харагдана.
Юм хэр зэрэг харанхуй эсвэл нуугдмас байх нь хамаагүй. Түүний нүд бүгдийг нэгт харж чадахыг К ойлгов. Энерги нь багасхад энэ техник маш их хөнгө зарцуулдаг тул удаан ажиллаж болохгүйг К өөртөө санууллаа. Одоо ийм үр ашигтай болсон тул мууранд дахин ээлж ирэхгүй байх гэж мөрөн дээрх Неротой тоглоом хийв. Неро дүүрэн хүдэртэй хоёр шуудаа руу харан зүгээр л толгой тохино. К ажлаа төсөөснөөсөө хамаагүй хурдан дуусгаснаа мэдлээ. Ийм их олцтой одоо боцвол хэрэггүй анхаарал татна гэж тэр санаа зов. Тэр цаг хожихоор шийдлээ. К холт руу буцахаас өмнө зилүүд газарт жаахан удаан байхаар болов. Илүү гасан цагтаа чадвараа дасгалжуулахаар шийдлээ. Мөрөн дээрээ Нерог суулгаад К гартаа бараан эрдний чулуу атгав. Тэр өөрийн үндсэн чадвар болох бих сорох тухай бодлоо. Шалгаас буусан даазуурын үеэр дайралтыг шингээж байснаа санаад энэ хүч заавал хүрэлцэх шаардлагатай ч заримдаа хяналтаас гарч тесэрдэг болохыг ойлгов. Ирээдүйд нь аюул учруулахаас өмнө энэ хүчийг эзэмших хэрэгтэй гэж К шийдлээ. Тэр хідэн гялдсан цэнхэр эрдний чулуу аваад туршилт хийхэд бэлдэв. Гардах чулууныхаа тод өнгийг бишрэн үүнийг хідэн төгрөгөөр зааж болохыг төсөөлнө. Гэвч түүнийг хэд анхаарлаа төвлөрүүлэх үед чадвар нь хүсснээс нь хурдан идэвчлээ. Гарных нь эргэн тойронд бараан энерги эргэлдэж түүний хүч эрдний чулууг хормын дотор сорж архив. Эрдний чулууны өнгө алга болж цайвар цагаан өнгөтэй үнгүй зүүд болоход К сандран цочирдов. Их хэмжээний алдагдал хүлээсэндээ К бухимдан орилж зөвшөөрдөггүй сорсон өөрийн хүчээ зэмлэлээ. Бухимдсан ч К хордон тайвшрав. Одоо тэр хүч нь хэрхэн хөдөж буй мэдрэмжийг ойлгож эхэллээ. К өмнөх туршлагаа эргэн санаж нэгэн зүү тогтлыг анзаарав. Байны өнгө өтгөн байх тусам хүчээ хянахад улам хэцүү болж байлаа. Түүний бодол Селестагийн ойролцоо сонссон шивнээ рүү шилжив. Энэ хүчинд бүрэн автахгүй байхаа шийдэж сонор сэрэмжтэй байхыг өөртөө сануулна. Тэрээр цээжинд нь эргэлдэх бараан энерги рүү харцаа болголаа. Шингээсэн өнгөнүүд зүгээр л хар бож хуурдгуу, эсвэл доороо анхны шинж чанараа хатгалдгуу гэж К гайхна. Хэрв энэ үнэн бол тэдгэрийг өөрөөр ашиглаж болох вэ? Нэгэн онол толгойд нь бүрлдэж эхэллээ. Хэрв хар өнгө бүх өнгийг агуулдаг бол тэр ямар нэг байдлаар Селестатай төстэйдээ байж магадгүй гэж бодов. Энэ бодол түүний зүрхийг хүчтэй цохилуулв. К оршин буй бүх өнгийг ашиглах боломжтой байж магадгүй юм. К өмнө нь мэдэрсэн хүчнийхээ тэрхүү мэдрэмжийг эргэн санахыг хичээв. Жинхэнэ хяналт тогтоохын тулд тэр мөчөө гаших шаардлагатай байлаа. Тэрээр улаан өнгөний асар их хүчийг оюун санаандаа төсөөлөв. Тэрхүү няц дарах мэт шатам халуун улаан авраг санаж түүнийг дуурайхыг оролдоно. Улаан эрдний чулууг атгаад К анхаарлаа бүрэн төвлөрүүлв. Дотор талаасаа шатаж буй мэт хүчтэй халуун түүний бүх биеэр дамжлаа. Гэвч түүний хяналт алдагджээ. Эрдний чулуу хідэн хэсэг болон ботарч К урам нь хугарсан шинжтэй зогсно. Хад асахтай зэлүүд газарт ганцаараа үлдсэн К энэ хүчийг эзэмших амаргүйг хүлээн зөвшөөрөв. Том үр дүн ганцхан шөнийн дотор ирэхгүй гэдгийг тэр ойлголоо. Гэсэн ч түүний шийдэмгий байдал хിവэрүүлдэв. К нар жаргах хүртэл үргэлжлүүлэн битгэд хийхээр шийдлээ. Хэдэн цаг өнгөрөв. Хавцал дээрх тэнгэр харанхуй болжээ. К олборлсон хүдрийн хүнд шуудаага үрээд нарийн хавцлаар асхна. Түүний амьсгал хүндэрчээ. Хөлс нь хувцсыг нэгт наргсан байв. Нэг явалтаар хитрхи ихийг цуглуулж шунсан болов гэж К эргэлзэнэ. Тэгтэл сүүдэр дундаас хэн нэгэн түүнийг удаан байна гэж доогзон инээх сонсогдов. К дээш хартал 4 хүн гарцыг хааж зогсож байлаа. Тэд цуглааны танхимын агтарчид байв. Улаан үстэй залуу 3 туслахын хамт урдан зогсоод К рүү дайсансан харцаар ширтэнэ. К гайхсан ч өөдөөс нь харна. Ийм газар хотын бяцхан алдартантай таарна гэж сансангүй хэмээн дарга нь хүүтнэр инээмсэлв. Тэр Ктэй маш их доог тохуу хийсэн өнгө аясаар мэндэллээ. Энэ хооронд түүний хүмүүс хавцал дотор Кгээ бүсэлж хурдан хөдлөгөж шаардна. Юу ч мэдэхгүй шин цэрэг гэж доромжлуулсан ч К 50 байв. Хэн болохыг нь К 50 асуухад тэр ирчүүд дургуутслаа илэрхийллээ. Гэтэл тэдний нэг нь Кгийн үүрсэн шуудаа дотроос хачин гялзах зүйлийг гинт анзаарав. Тэр ойртож очиод шуудаа дүүрэн өндөр үнэтэй өнгөт хүдэр байгааг хараад хөшиж орхилоо. Түүний нүд сэргэж энэ тухай даргадаа хашгиран хэлв. Улаан үстэй залуу хад налан зогсоод шунхайран инээмсэглэнэ. Тэр үүнийг сайхан мэдээ гэж хэлээд К рүү харав.
Шин цэргийн аз тохиосныг дурдаад үүнийг бүгдийг нь өөртөө авч үлдэх гэж зүрхэлсэнд нь буруутгав. Түүний харц ширүүсэж Кэгээ ямар нэг аргаар яриулна гэж занал хийлээ. Түүний тушаалаар нэг залуу хотог гаргаж ирээд амьд үлдэхийг хүсвэл эсэргүүцэх хэрэггүй гэж Кэйд сануулав. Кэй юу ч хийсэнгүй. Тэр ганц ч үг дөөвөрдгөө хүнд шуудаага газар таллаа. Кэгээ бууж өглөө гэж бодсон залуу хэсэг зуур зогтсон. Ухаалаг шийдвэр гаргаснаа өөртөө сайшааж тэрээр заалны голд хурдтай мартаж эхэлнэ. Кэгээ үгэнд орно гэдэгт итгэвтэй байсан түүний нүрэнд сэтгэл ханамжтай инээмсэглэл тодорлоо. Гэвч түүнийг хариу үйлдэл үзүүж амжихаас өмнө Кэ хөдөлж эхлэв. Хүчтэй цохилт түүний нүүрэн дээр яг онлоо. Шин зэрэг төрүүж зогсон цочирдсан даргын нүд нь орой дээрээ гарна. Цохилтын хүчинд түүний хүн хоошоо шидэгдлээ. Кэ нударгаа зангидж бухимдсан байдагтай гүнзгий амьсгаа авна. Аахтарч байсан ч иймэрхүү хүмүүстэй орооцолдох хэрэгтэй болдогт тэрээр дургуутсан. Кэгийн харц ширүүсэж тулааны байрлалд шилжлээ. Мэри хүлээж байгаа тул цаг гарсталгүй бүгдээрээ нэгэн зэрэг дайр гэж тэр хэлнэ. Уурсан улаан хүрэмтэй залуу хараал урсган хотгаа бариад дайрлаа. Тэрээр урагш дөрүүлсэн ч Кэ 50 хөдөлгөөнөөр хажуу тийш болдов. Боломжийг ашиглан Кэ өсөлдөгчийнхөө нүүр рүү шууд сөрөг цохилт өгнө. Хүчтэй цохилтонд залуу хавцад мөргөн унаж ямар ч чадалгүй болов. Кэ харагдахгүй хэсгээс ирэх дайралтыг мэдэрч тэр дороо анхаарлаа шилжүүллээ. Ногоон хүрэмтэй нүсэр биетэй залуу далааж байгаад хүчтэй цөхөв. Кэ түүний нударгыг нэг гараараа барьж авах мөчид дайрагт зогслоо. Кэ залуугийн бугууг мушгиж хөлийг нь хавсран том биеийг нь газар сав. Кэ эргэзэдгүүгээр сүүгчийн цохилтыг өгч өрсөлдөгчөө ухаан алдуулна. Унсан залуугийн дээр зогсоод бусдын юмд шунсан хэн боловч төлөөсөө түлэх ёстойг Кэ санууллаа. Түүний харц үлдсэн сүржийн дайсан дээр тогтсон ч нүдэн тэр дороо томров. Улаан энергитэй сум аль хэдийн түүний зүг нисэн ирж байлаа. Кэ эцсийн мөчид биеэ эргүүлж сумыг арай ядан болтож амжив. Сум ард байх хад мөргөж утаа суунагласан нөх үлдээлээ. Кэ учирсан хохирлыг ширтэн зогсно. Тэр дайралт ямар ч анхааруулахгүй ирлээ. Зөвхөн сүрлээс нь харахад л энэ зэвсгийн хүч хэр харгас болохыг тэр мэдэж байв. Энэ залуу алсын зан шидэгч ашиглаж байлаа. Түүний гинтийн дайралтаас бусцсанд усаан үстэй босс гайхан ёчтой инээмсэлнэ. Өөгөж буй нүсэр зэвсгээ хатхан ураг шалхаж ганц сумаар Кэгийн дуусгах ёстой байсан гэж гомдлоо. Кэгийн анханасаа л үзен яддаг байснаа хүлээн зөвшөөрөхөд түүний нүд хорслоор дүүрнэ. Атаархал нь оргилсоор тэр улам ойрцоор байлаа. Тэр үргэлж эс зэрэглэлийн корпуст орохыг хүсдэг байснаа хэлээд нэг хар өнгөтэй залуу танил талтай юм шиг орж ирэхийг харах нь шудраг бус санагдсныг хэлв. Анхны хар өнгийн эзэмшигч яагаад онцгой мэд үзэгдэж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй дэмий чалчна. Эзэд өнгөтнүүдтэй Кэ мүр зэрэгцэн зогсож байгааг төсөөлөөд тэр дороо жигшил төрөв. Тэрхүү жигшмээр өнгө хамаг анхаарлыг татаж байгаад дургуутсан. Зэвсгээ атгах хатгалт нь улам чангарлаа. Тэр бодлоо өөрчилснөө мэдэгдэв. Анх тэр зүгээр л хідэн ясыг нь хугацхыг хүсэж байжээ. Харин одоо Кэгийн алан гэв. Энд юу босныг хинч мэдэхгүй тул Кэгээ яг энд дуусгаж чадна гэж хэлээд галзуу мэт инээмсэрлэн нүсэр зэвсгээ чиглүүлв. Тэр гохыг дарлаа. Улаан энергийн суман мөндөр тэр хавийг нэгт шуугт сийчнэ. Кэ агшин зуур хөдөлж үхлийн аюултай суман дундуур сүлжин урагштай арив. Тэр суманд үл ядэг шүргүүлэн газар наалдан доогуур гуслаа. Зайгаа ойртуул мөц Кэ хүчтэй зөксөн боловч боос амжиж хоош ухрав. Тулаан замбраагүй ойрын зайн зодон болон хувирч боос замбраагүй буудан Кэ бултаж хариуцахад өгсөөр байлаа. Бухимдсан боос хараал урсган Кэгийн наалдгаа болохыг шаардан ойрлоход түүний зэвсэг гэрхтэж эхлэв. Кэгийн чиглүүлэхийн оронд боос цохилт өгөв. Тэгтэл Кэ газар руу шууд хүчтэй дэлбэрэлт илгээлээ. Ирэмхтэй улаан таст хихтэрхийн нүд гинт гарч ирэн Кэгийн хоош үсрэхэд хүргэв. Энэ ямар гэчийн дайралт болохыг Кэ гайхан ширтэнэ. Зөвхөн таст бүтцээс нь харахад энэ ердийн сум биш гэдгийг тэр мэдэв. Улаан үстэй боос бадмаарг болон гематит үүсгэх чадвартай тастчуудах хүчээ харууллаа. Үүнийг дусаагууртай хослуулснаар төгсүүлгүй үхлийн сум үйлдвэрлэж чадна гэж тэр сайхан. Хар өнгөтэй холцтой харьцуулахад өөрийнх нь хүч тис өөр түвшнэх гэж орилон таст хилтерхийнүүдээр бороо орууллаа. Кэ дайралтаас зайлсхийхин тулд том хадны араар үсрэм орно. Нуувчны ард тэрээр байр суурь хадгалан дусаагуур хэрэглэгчдтэй тулдах үнэхээр төвөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв.
К өсөлдөгчөө шинжин түүнийг анхдагчийн хувьд Б зэрэглэлийн орчин байна гэж тооцоолов. Түүнийг хог шаар гэж бодсон ч тэр хүнд бодит чадвар байгааг хүлээн зөвшөөрлөө. Түүний халц хар энергиэр ороосон нудрууд дээр нь тусна. К сумыг шингээж авах талаар бодсон ч эргэлзэв. Өөрийгөө хар энергиэр бүрхэх нь үргэж төвс болдоггүйг тэр өөртөө санууллаа. Сэдэмнийч төртөө тулцсан дурсамж сэргэж төдөлгөөгүйгээр дайралтыг шингээх гэж оролдох нь үхлийн шарх авчирч болохыг К ойлгов. Гинт түүн дээр асар том сүүдэр туслаа. Өмнө нь унагсан ногоон хүрэмтэй том биетэй ир босож ирээд К-гээ араас нь барьж ав. К цочирдын эргэж харсан ч аль хэдийн хожимдсан байлаа. Түүний хөд хөдөлгөөнгүй төвжөдөв. К тэр хүний нүүр рүү дахин өшиглэж тавхыг шаардан орьсон ч атолт нь чанга хэвээр байв. Нүүр нь цуснд будагдсан ир К хөдөлгөөнгүй болгосноо босдоо мэдэгдэн буудахыг хэллээ. Улаан үстэй босс хэрцгийгээр инээмсэглэж туслахаа магтана. Төгс боломжийг олж хараад тэрээр зэвсгээ хавханд орсон К рүү шууд чиглүүлв. Тэрээр ууртаагаар орлон гохыг дарж маш ойрын зайнаас буудлаа. К-гийн нүд томрон цаг хугацаанд нь бултаж чадахгүй гэдгээ тэр мэдэв. Улаан энергийн сум түүний толгой руу шууд туслаа. Дайсан нь өгсөн гэдэгт итгэлтэй дарга баярлан хаширна. Тэр утаа замхахыг хүлээж газар хүүр хөвтөж байхыг хаахыг хүлээлээ. Гэвч хүн татхаа цууратаж К толгоогоо гудайлган зогсож байв. Даргын царай эргэлзэн хувирна. Түүний царайнд төөрөгдөл илэрхийг тэр харлаа. К түүн рүү удаан асгахад тэр итгэж чадахгүй ээрч муурна. К толгоогоо өргөх агшинд дарга шууд айдас давтлаа. К-гийн духан дээр улаан энергийн жижиг хуйлрал эргэлдэж харанхуй сумыг бүхэлдэн залхив. К тайвширхийг мэдэрлээ. Түүний шингэх чадвар яг цагтаа итвчжээ. Улаан ус дарах хүшиж бууцсан сум нь К-гийн толгойд тод туссан гэж зүтгэн. К нэгч бодож шахахгүйгээр ураг шахасаар байхыг тэр айсан нүдээр ширтлээ. Сандарч твдэж эхлэв. Тэр К-гээ гарцуу гэж орлон зүгээр л үххийг шаардаж солиорно. Тэгээд гохыг дахин дарлаа. К-гийн бие рүү араасаа олон сум тусна. Тоос замхарахад дарга хар улаан өнгө холигдсон дүрс рүү ширтгэхээс өөр юу ч хийж чадсангүй. К яагаад буутахаа болсныг нь асууж чадвараа өргөжлүүлэн ашиглахыг хүсэн хүүтнээр дооглов. Улаан уст дарга шүдээ зоон. Уур хилэн болон айдас хожилдлоо. Дайралт нь ажиллахгүй байгааг мэдээд нүүрнээс нь хүүтэн хүс цууж өмнөх аимшигт дүрс рүүгээ ширтэнэ. К өөрийн хүч хэр хот хүрхийг харуулахаар шийдлээ. Хар хүшиг үсэж түүнийг онсон улаан энергийн сумнууд цээж мөрнийх нь харанхуй хуйзралд гацаж алгуур шингэв. Занл хийсэн инээмсэглэлээр К дайсны дайралт дууссан тул одоо түүний ээлж гэж хэллээ. Ийм нэгтлэх чадвартай сумыг биеэрээ авчгаад зүгээр байх боломжгүй гэж дарга орлон. К-гээ зүгээр л худлаа ярьж байна гэж зүтгэн. Довтолгоон шингэсэн ч К-ийн дотор эргэтнүүд сүүсэн байх ёстой гэж өөртөө хэлээд тэр зэвсгээ дахин өргөв. Түүний хувьд К ердөөл нэг бай хэвээр байлаа. Гэвч К тайван байв. Тэрхүү сумнууд дахин аюуд учруулахгүйг тэр мэдэж байлаа. Хэдий тиймч төлөөс байсан юм. Хамгаалалтаа барихад зарцуулсан өнгөний хэмжээ нь боддоор шингээж авснаас хамаагүй их байв. Энэ чадварыг хааш яаш ашиглавал хит хурдан шавхагдана гэж К тооцооллоо. Тэр эхлээд тусаагчийг устгахаа шийдсэн ч зайгаа ойртуулах шинэ арга хэрэгтэй болов. Шинэ мэх тушиж үзэх тухай тэр амандаа үүлэхэд улаан үстэй босс гайхаж хоцров. Өсөлдөгчийнхөө чадварыг дуурайхыг хүсэж байна гэд К газраас улаан болор хилтэрхий ав. Тэр даруй түүний гар дах хар энерги давлгааж ирэмхтэй улт хар жад болон хуйрлаа. Улаан үстэй босс бүрэн цочирдож хөшиж орхив. К шин зэвсэг рүүгээ сэтгэд хангалуун инээмсэглэн харна. Жад нь түүний алсын зайн сул талыг нөхөж байгааг мэдээд дайсны тогтолгоог шингээх явцдаа болоржуулах чадварын мөн чанарыг олж авснаа тэр тайлбарлав. Энэ бол өнгийг хатуу хэлбэрт шахах хүч байлаа. Басамжилсан төрхтэйгээр К хичээл заасан талархаад нүсэр жадаа шидэв. Жад аянг мэт нөрвөлэн газар зоогдоход босс сандран хажуу тийш үсэрлээ. Тэрээр уурсан орилж хариу галав. Улаан энергийн сумнуудаар шүршиж эхэллээ. Гэвч К аль хэдийн бэлэн байв. Тэр хар жадаа эргүүлэн сум бүрийг хааж хар болор улаан энергитэй мөргөлдөхөд оч үсэрнэ. К өөртөө итгэлтэй инээмсэглэж цээжин дээр хар хуйлрал нь нэвтэрсэн цохилт бүрийг шингээж байгааг харуулan хүчээ дэмий үрж байна гэж түүнийг дооглов. Энэ тулааныг бэлтгэл болгохоор шийдэж К жадаа атхан урагш дайрахдаа өсөлдөгчөө одоо миний тошилтын хүүхэлдэй болно гэж тунхаглав. Тэр гайхалтай шаламгаагаар дээш үсэрлээ. Түүнийг агаараас бууж ирэхэд улаан үстэй босс сандарсан нүрээр дээш харав.
К зэвсгээ газарт хүчтэй цөхөж, боссын өмнөх дайралтыг дуурайн хар болор өргөснүүдийг асар ихээр гаргаж ирэв. Босс харж байгаа зүйлдээ итгэж чадахгүй, айдас тахтан ширтэн. К түүний тасжуулах чадварыг төгс хуулбарсныг тэрээр айдастайгаар ойлгов. К ёчтой инээмсэглээд өөр хэлбэр үзэх үү гэж асуув. Хар энерги дахин хувирж, жад нь асар том махир хар элд болон өөрчлөгдлөө. К элдээ дроппер руу хүндлэн далайв. Босс нүдээ томруулан хүшиж орхилоо. Тэр доошоо хартал зэвсгийнх нь урд хошуу цэвэрхэн тастуулсан байв. Дропперч ашиглаагүй хүнд зэвсэг нь ганц далайлтаар устсанд биеийг хүшиж, юу болоод байгааг ойлгож чадсангүй. Зэвсэг нь ийм амархан сүрсэнд гайхаж, нүүрнээс нь хүүтэн хүйс цуун. К ойртох тусам босс айдсандаа бүрэн автлаа. Хар өнгө төсөөлшгүй хүч агуултыг тэр ухаарч К түүнд мангас шиг харагдана. Энэ зур К сүүлийн дайралтаас ирсэн биеийн ачаалтыг мэдэрлээ. Тэрээр энергийн зарцуулалт нь яагаад ийм муу байгааг гайхан нударгаа зангидав. Тэр хэдийнэ ядарсан байлаа. Кэм их сүйтгэх хүчний төлөө энэ зэрэг зардал гах нь зөв гэж шийдэн өөрийгөө зэгцлэв. Зэгсэггүй болсон босс руу хараад одоо юу хийх гэж байгааг нь асуунд оглоо. Улаан үстэй босс уурсан хүрхэрнэ. Ухахыг хүсээгүй босс Кэм байдал гарахаа болохыг шаардан хашгирч улаан энергийн тесрэлт гаргасан. Тэрээр Б зэрэл рүү яаж зүтгэж гарч ирснээ хашрах зуур түүний эргэн тойронд хурц улаан тастууд газраас гарч ирэв. К нүд томров. Тэр өрсөлдөгчөө дутуу үнснээ ухаарлаа. Босс зөвхөн буутах нь түүний чадах бүх зүйл биш гэж ойрлоно. Тэрээр хурц ирмэгтэй чулуунуудаар хүрээзүүлэн урагш дайрч өөрийнх нь өнгө бадмаарыг үүсгэж чаддгийг Кэд сануулв. Дроппергүй байсан ч К яг энд ална гэж тэрээр улайрсан инээмсэглэлээр тунхаглалаа. Улаан босор хилтерхийнүүд аимшигтай хурцтайгаар шуурга мэт асгарна. К гараа өргөн дайралтыг шууд сүрэн зогслоо. Тэрээр ботод зайлахын оронд нүцгэн гараараа цохин сум мэт ирэх хилтерхийнүүдийг үүрүүлэн урагшилна. Түүний гарыг тойрон хар энерги эргэлдэж аврах том хүнд бамбай үсгэв. Улаан болор хар хаастыг дахин мөрөх боловч нэгэн ч нэгтэрч чадсангүй. К боломжийг ашигласан хар бамбаагаараа улаан энергийн шуургыг зүсэн урагш дайрлаа. Тэрээр болорын хилтерхийнүүдийг тасчин хаяж, хоорондын зайгаа хурдтай ойртуулна. Улаан үстэй босс хамгаалалт нь нурж, К өөр рүү дайрахыг хараад хүшиж орхив. Хамгаалалт нь задарсныг мэдэрсэн агшинд түүний царай айдас давтан хувирлаа. К биеэрээ эргэн боссын хавирга руу хүчтэй цохилт өгнө. Цохирт байндаа оногчтой туслаа. Босс өвдөгтөндөө орилж амнаас нь цус садарна. Бие нь унахаас өмнө К түүнийг заамдан өргөж, газар руу хамаг хүчээрээ савж орхив. Улаан үстэй босс тэндээ хүчгүй жагаар дутагдан ханиалгаж амьсгаадна. К түүн рүү дээрээс нь харж, ингээд инэдмийн жүжигчин дуусуу гэж асуулаа. Өнөөдөр их завгүй байснаа хэлж, дими энерги гаргууллаа гэж К боссыг буруутхан гомдлоно. Боссын нүд томрон, царайнд нь айдас болон итгэж ятсан шинж илэрнэ. Нэг муу Шинков юм аимшигтэй хүчтэй байгаад итгэж чадахгүй байгаагаа тэрээр ээрэн хэллээ. К түүн рүү сонирхолгүй харж хэлэх хүч нь ердөө инүү гэж асуув. Босс айн сандарч Кэйг мангас хэмээн орилно. Кэйгийн төрлөх хар өнгө заваа харагдаж байгааг хэлээд түүний чадварыг байгалийн бос гэж нужимлаа. Түүнийг хэвийн бос ошхоо гэж дахин зүтгэхэд Кэй юу ч дуурсангүй. Босс гарзуурсан мэт харцаар Кэйгээс өөрийгөө хизээч хачин гэж бодож байгаагүй юу хэмээн асуув. Тэрээр Сажато мэт инээж Кэйг хүний баг өмссөн мангас гэд бүр хүнч биш гэж хаширлаа. Кэй чимээгүй болж түүний царай сүүдэр дарагдан барайна. Кэй яагаад гинт яхаа бойсонд гайхсан улаан үстэй дарга хүчиж орхив. Дээрээс нь нөмрөх хард үс рүү хахад тэрхүү гайхшрал нь айц болон хувирлаа. Кэй толгоогоо гудайлгахад хар нүд нь өргөсөн гэрхтэж харахуу дундаас ямар ч өвшөөдгүйгээр ширтэнэ. Баргын бие хүчтэй чичирж сандрал түүнийг бүрэн эзэмдэжээ. Тэгээд Кэй хуцтмал байдлыг эвдэн хүйтнээр инээмсэлв. Тэр хүн яг юунд ингэж их шуугаан тариад байгааг асууна. Алга санаатай дайрчхаад яагаад одоо хүртэл маргасдах гээд байгааг нь Кэй асууж доглон улаан үстэй дарах хяналтгүй чичирнэ. Хангалттай зүйл сонссон Кэй тэр хүний захнаас ширүүн зуурч хоолойг нь боож газарт дарав. Тэр хүний байр суурь сонирхолтой санагдсан тул хэрв чадвартай хөрөнгө оруулсан бол ямар байдгийг нь яг таг үзүүлнэ гэж Кэй хэллээ. Тэр өөрийн логикоо 50 тайлбарлана. Тэд түүний хүчийг маш их хүссэн тул хариуд нь тэднийхийг авах нь шудрах хэрэг гэв. Юу болох гэж байгааг ойлгож чадахгүй дарга айсандаа төгдөрнө. Дараа нь гарах ямар ч гуйлтыг үл тоон Кэй чадвараа идэвхжүүлв.
Хар энергийн хүчтэй хуйлрал хяналтгүй эргэлдэж даргын биеэс улаан өнгийг шууд тастан авлаа. Хүчин тасран отоход зовж шансан орилон цууратаж түүний бүх энерги өршөөлгүйгээр гадагш чирэгдэнэ. Тулаан дууссаны дараа ухаангүй болсон хүмүүсийн овоолго бодолд автжээ. Эхэндээ тэр улаан үстэй дарга болон түүний хүмүүсийг тэнд нь орхихоор төлөвлөж байв. Тэгтэл энэ нь дараа нь асуудал үүсгэж босхийг тэр ойлгосоо. Хүмүүс аль хэдийн түүний хар өнгнөөс болгоомжилж байв. Хэрв эдгээр хүмүүс өхвөл түүнийг хүч хулгайлдаг мангас гих цуу яриа хурдан тахах аюултай байлаа. Үүнд санаа зовсон К даргын цүнхийг нэгжив. Маш үнцэнтэй нөхөн сэргээ хэрэгсэл болох гялтсан улаан хувийн бихтэй жижиг лон холмогц түүний царай гэрэлтээд ирлээ. К эргэлзэлгүйгээр шингэнийг дарга болон түүний хүмүүсийн хоолой руу цотлож амьд үлдэхэд хүрэлцгүй зүнгийг буцааж өгөв. Үүний дараа К зодуусан хүмүүсийг хад чулуутай газраар чирлээ. Гэрэлт хотын хүл хөдлөгөн ихтэй зүүн хаалган дээр харуул хачин чимээнээс цочин өсрөв. Улаан үстэй босс болон түүний хүмүүс шаханд баригдан ачаа шиг хүлэгдээд хаягдсан байхыг тэр олж харав. Тэдний царай хит цонхисан байгаад харуул гайхан хөмсөг зангидна. Ойролцоо нуугдсан К санаа амарсан мэт аяархан амьсгаа авлаа. Тэр баригдаагүй байв. Харуул танхин цуглахыг тушаахад тэдэнд бих өгсөн нь зөв шийдвэр байсан гэж К өөртөө хэлв. Энэ бүх хэрэг чимээгүй өнгөрөөсэй гэж тэр найдана. Тэр хүнд шуудаа мөрөвчлэн хотын гудамжаар асгасаа. Ямар нэг зүйл буруугаар эргэсэн ч Ахмад түүнийг хамгаална гэж тэр тооцоолов. К Мэригийн урланд хурж ирлээ. Түүнийг орж ирэхэд Мэри аль хэдийн ажилдаа гүн орсон байв. Мэри түүнээс өдий болтол хаагур явсныг нь асууна. К уучлалт гуугаад даалгавраар явж байснаа тайлбарлав. Дараа нь тэр инээмсэглэн онцгой зүйл авчирснаа хэллээ. Тэр шуудаага нээж зөвхөн түүнд зориулж ажлынхаа хажуугаар хадгалсан гялалдсан өнгөтэй хорматик хөдөрнүүдийг гаргаж ирэв. Мэри баярлан хаширч түүнийг хамгийн шилдэг нь хэмээн чанга тавирлаа. Мэри бүх өдрийг сайн зүйлд ашиглахаа амлан инээмсэглэхэд К дагаад инэв. Яг тэр мөчид К нэг зүйлийг анзаарлаа. Түүний эргэн тойронд хачирхалтай гялалдсан туяа хөвж байв. Гээлээс харж байсан ногоон гэрлийг тэр эргэн саналаа. Одоо тэр Мэригийн дотроос дулаахар шар туяа гарч байгааг мэдэрч байв. Хүдэртэй хайрцуудыг баяртай инээмсэглэн зөөх Мэрийг тэр ажиглана. Түүний дэргэд байхад бүх зүйл үргэлж хөнгөн босдог гэж тэр бодсоо. Кигийн бодол ядуусай хороолт өнгөрүүлсэн бага нас руу нодож юу ч үгүй байхад ч Мэри үргэлж инээмсэлдэг байсныг саналаа. Энэхүү дулаахан тод өнг Мэрид төгс цохиж байна гэж К шийдэв. Мэригийн догдол дээд зэгтээ хүрлээ. Нууц төслөө түүнд үзүүлэхэд тесэн ядан хүлээж байгаагаа тэр хэлв. Тэгээд тэр мэдээгээ дуусгалаа. Тэр түүнд зориуж тусгай тусаагуур хийж байжээ. Кинүүд орой дээрээ гарав. Чадвар нь сайжиж байгааг Мэри гайхуулаад ийм өндөр чанартай хүдрээр зэвсгийг бүгд илүү болгож чадна гэв. Дарахны газрын хаалга гинт нээдэв. Хүнд хөлийн чимээ гарна. К ирсэн байна гэж нэгэн дуу хоолой зарлав. Элисиан орж ирээд түүнийг энд байгаа гэж таамагласнаа хэллээ. К цочиж орхив. Тэрээр Гейл тэд хоёрыг дахны газарт юу авчирсныг асуулаа. Тэгээд түүнтэй дахин ямар нэгэн зүйл ихлүүлэхгүй байхыг тэдэнд анхааруулав. Одоо тулавдаж чадахгүй байгаа нь харамсалтай байна гэж гомдлон Гейл илдээ суглав. Эли түүнийг тасалж гол зүйлдээ орохыг тушаалаа. Үүр цайх анхтарчдын корпус тэднийг дуудсан болохыг тэр тайлбарлав. Лорд Люминус өөрөө тэдний даалгаврыг сайшааж биечлэн шагнахыг хүсжээ. Хотын хамгийн дээдэрх мэдтний нэр К болон Мэри хоёрыг зэрэг зочроо. Энэ хэр зэрэг ноцтой болохыг Мэри шууд л ойлголоо. Тэр Кэд одоо яв гэж хэлв. Түүнийг тэнгэрцгэд тэр инээмсэглээд гинтийн бэлгээ дараа үзүүлэхээр үлдээхийг хэлж түүнийг буцаж ирэхэд тусаагуур төвс болсон байх болно гэж амлав. К хариу инээмсэглээд үүнийг тесэн ядан хүлээж байх болно гэв. Үүх цайх ахтарчдын корпусын төв байранд Raven гэх эмэгтэй К, Гейл, Эли нарыг урт хонглоор дагуулсан явав. Энэ нь Кийн дотор орж үзсэн анхны удаа бөгөөд тэрээр хан дагуух гэрэлтсэн сарцууд болон цэгцтэй жаазалсан гэрчилгээнүүдийг ширтэн алхана. Raven том хос хаалганы өмнө зогсоод тэднийг оруулав. К цэлгэр ажлын өрөө рүү асхан орлоо. Ширээний ард суулсан эмэгтэй дулаахан инээмсэглэн өөрийгөө үүрийн түүчийн ангийн Ахмад Камелия гэж танилцуулав. К хөшөө зогсчлоо. Зөвхөн сон дээрээс л уншиж исэн. Домогт олон өнгөт эзэмшигчийн өмнө зогсож байгаадаа тэр итгэж чадсангүй. Камелия тэднийг бие барих хэрэггүй гэж хэлв. Улаан өнгөтөн шин цэргүүдээ маш өндрөөр үнэлсэнд гайхсан тул тэднийг дуудсан гэдлээ тэр тайлбарллаа.
Түүний анхаарал Кей рүү шилжив. Анхны хар өнгө эзэмшигч гэдгээрээ түүний оршин тогтнол хотын дээд зиндаанхныг сандаргаж байгааг тэр тэмдэглэн хэллээ. Цайндаа хахаж дэндүү гашуун байна гэж орилох үед түүний төлөв төвшин байдал хоромхон зуурт алга болов. Уур амьсгал эвдлээ гэж Рейвен түүний эзэмсэхэд Камелия буцаад нухацтай болж шаринз гардуулах ажилдаа орлоо. Тэр тэдэнд тус бүрд нь хувийн сейф өгнө гэж хэлв. Рейвен төлбөр нь орсон 3 карт бүхий тавиурыг тэдэн рүү сунгалаа. Картыг асан даруйдаа гуруула түүнд ирэх тоог хараад хүшиж орхив. Кейн гарч чирж эхэллээ. Ийм их мөнгөөр шууд байшин хөдөлтөж ялуулахыг тэр ухаарлаа. Камелия тэдэнд Си зэрэглэлийн түүчээдэгчийн үнэмлэх гардуулв. Тэдний чадвар хэдийнэ батлагдсан тул туршилтын хугацааг алгасаж байгааг тэр тайлбарллаа. Эцэст нь Камелия сүрчийн шагналыг зарлав. Алдарт хроматик урлан тэдний хүн нэг бүр зориулж тусгай дусаагуур хийж өгөхөөр болжээ. Гуруула гайхсандаа таг чиг болов. Язгууртнууд хүртэл дараалал олж чаддаггүй өнөөх алдартай урлан мөн эсхийг Эли итгэж ятан асуулаа. Камелия зөөлөн инээгээд түүчээ ангийнхан бол VIP үйлчлэл өч бөгөөд тэр урлан хотдоо хамгийн ширтгэн гэж тайлбарлав. Гейл Эли хоёр догдлоо арай ядан барьж байлаа. Камелия тэднийг үүрийн түүчээ ангид албан ёсоор хүлээн авч бүх талаар дэмжихээ амлав. Тэгснээ түүний хоолойны өнгө өөрчлөгдлөө. Тэдний олж ирсэн хилтерхийний талаар тэр яриад илүү. Энэ бол хотын оршин тогтнохтой шууд холбоотой туйлын чухал эд зүйл гэдгийг Камелия хичээллээ. Тэрээр утга учиртай инээмсэглээд тэдний дараагийн алхмыг харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлв. Хэсэг хугацааны дараа К араа хэлбэртэй хээгэр чимэглэсэн нүсэр том барилгын өмнө зогсож байлаа. Өнгөрөөсөн өдрийнхөө дараа тэрээр сэтгэл хангасан байв. Сүүхийн үед зөвхөн сайн сайхан зүйл тохиолдоод байх шиг байна гэж Нерото тогсоом шоглоом хийн инээмсэглэнэ. Кэси зэрлэлт хүрснээ эргэн санаж, пионер болсондоо чин сэтгэлээсээ талархав. Мэргийн урлан руу дөхөж очихдоо тэрээр сайн мэдээгээ хуваацахыг тэсэн ядан байлаа. Тэгтэл тэр гинт зогсов. Урд хаалга нь ялимгүй онгохоо байлаа. Муу савн төрж эхлэв. К хаалгыг аажуухан түлхэж Мэригийн нэрийг дуудав. Харсан зүйл нь түүний бүх биеийг хөшөөж өргөлөө. Урлан бүхэлдээ сүүсчээ. Багаж хэрэгсэл хаа сайгүй тарж, хоолойнууд дундуураа тасран шалан нурангад дарагдсан байв. К хаалганы босгон дээр хөшөөд нүдэн томрон, сайн найзынхаа урсангийн туурыг ширтэж, цочрол болон айдаст нэгэн зэрэг автав. Гялалцсан хотын зүүн талын урд баазад өнгө оруулагчид хар газраас нэвтрэн орж ирэх мангасуудын дараалсан дайралттай тэмцсээр байлаа. Баг бүр хамгаалалт нь нурахаас өмнө дайрагтыг зогсоохыг хичээн хамгийн том мангасууд руу анхаарлаа нэн даруй хандуулав. Энэхүү хачирхалтай үзэгдэл нэлээд удаан үргэлжиж байгаа билээ. Энэ бүхэн хизээ дуусах бол гэж олон хүн гайхаж эхэлж байв. Гэвч энэ их шахалт дор мангасууд ирсээр байгаа цагт тэдний хийж чадах ганц зүйл бол хамгаалтын шугамаа барих байлаа. Дээрээс Вайпер толооныг санахан ажиглана. Тэдний зовж байгааг харах нь үнэхээр зугаатай байв. Түүний бодлоор хэрэв тэд ийм жижиг дайралтыг ч тогтоож чадахгүй бол аюул занз гэж нэрлэгдэх ирэхгүй ажээ. Гэсэн ч энэ удаагийн мангасуудын дайралт дэндүү сул байлаа. Хэрэв хар шулам энэ бүх эмх замбраагүй байдлын ард үнэхээр байгаа бол хохирол нь үүнээс хавьгүй их байх ёстой байв. Баг төвчний мангасуудыг тасралтгүй илгээх нь хотыг нураахад хангалтгүй байлаа. Хэрэв тэд гэрэлт хотыг үнэхээр устгахыг хүсэж байгаа бол нөхцөл байдлыг өөрчилж чадах зүйл хэрэгтэй байв. Тиймээс Вайпер буцаж ороод дараагийн асхмаа хийхээр шийдэв. Тэр хавьяас холгүй байсан сэлэнний чөтгөр хаанг зогсож байснаа эцэст нь ам нээлээ. Түүний нүдээр бол Вайперийн хот руу орох төдөгдгөө амиа хорлолттой айдас сонсогдно. Вайпер үүнийг үл тоомсорлсон өнгө аясаар өөртөө нартуулсангүй. Сэлэмний чөтгөр юу ч санахгүй байсан бөгөөд нөхцөл байдал яг ямар байгааг огт мэдсэнгүй. Гэсэн ч Вайпер баг зэрэг тайлбарлаж өгөхөөр шийдлээ. Гэрэлт хотын доор хар газтай шууд холбогддог нарийн зам байдаг аж. Зам нь нууцлагдмал боловч ашиглах боломжтой хിവэрэ байв. Тэрхүү газар доорх хэсгээс тэд Андерсити хэмээх маш хэрэгцээтэй зүйлийг олжээ. Энэ хооронд Кей Мэриг хаа сайгүй хайв. Өрөөгөө шалгаж бүр Мэригийн урлан руу очисон боловч охин хаач байсангүй. Нөхцөл байдал нэгэн дүгнэлтийг маш тодорхой болгов. Мэри хулгайлагдсан байлаа. Кейн толгойд бүх төрлийн таамаг шууд орж ирнэ. Хэрэв өмнөх шиг зүйл дахин тохиолдвол дараа нь ирэх цөхрлийг тэсвэрлэж чадах эсхээ тэр мэдсэнгүй.
Яг тэр үед Неро түүний сүүдрээс гарч ирэн ажлын ширээн дээр үсэрч гарав. Муур Кэйн анхаарлыг Мэригийн хийсэн нэгэн зүйл рүү хандууллаа. Чухал зүйл байгааг мэдэрсэн Кэй шууд уруу хараагаа ашиглав. Түүний с ижиг зүв байлаа. Тухайн зүйлээс засрах өнгө өмнө нь харж байсан мөртөө яг таарна. Тэр цэгээс аз хол үргэжлэх бүдэгхэн жим харагдлаа. Кэйн хогд одоо тэр мөрийг дагах нь юунаас ч илүү чухал байв. Тэр Мэригийн аюулгүй байдалд маш их санаа зовж байлаа. Гэвч ийм үед сэтгэл хөдлөл нь зөвхөн шийдвэр гаргахад саад болно. Кэй өөрийгөө хүчээр тайвшруулж эрүүл ухаанаар бүх зүйлийг эвлүүлж эхлэв. Мэриг хулгайсан бүлэг бол түүнийг эртнээс ангуучилж байсан нууцлаг байгууллага байх магадлалтай байлаа. Тэд түүнийг өдөөж гаргаж ирэхийн тулд Мэриг зориуд барьцаалжээ. Эцсийн эцэст энэ хотын шаарнууд түүнтэй төрүүж орооцовцсон юм. Мэриг жаахан л тисэж байхыг Кэй дотроо чимээгүйхэн гуйна. Гэвч тэрхүү шийдэмгий байдлын цаана арай ядан нуусан хорсол нүдэнд нь харагдана. Тэр Мэригийн хийж өгсөн хоёрт бэлийг шүүрэн авч өмсөв. Төхөөрөмж түүний гарт яг таарч бихний хэрэглээг нь хамаагүй илүү үр дүнтэй болгож байлаа. Урт удаан тулаан хүлээж байсан ч тэр одоо санаа зовох хэрэггүй болжээ. Нерог мөрөн дээрээ суулгаад Кэй шууд замдаа гарав. Тэр харахгүй гудамж, гуйзагчдын бөөгнөл болон гудамжны дээрэмчдийн хажуугаар өнгөрлөө. Мөр хөөсөөр эцэст нь газар доох хэсэг рүү орох хаалган дээр ирэв. Кэй ойролцоох өөр нэг замыг хурдан анзаарлаа. Тэр хавьд тэнмэд хүмүүсийн тоо яагаад гинт ингэж ихснийг тэр одоо л ойлгов. Гэвч түүнийг цаашаа явахаас өмнө сүүдэр дундаас хэн нэгэн гарч ирлээ. Түүний өмнө нь ялж байсан ногоон өстэй залуу их цантаа инээмсэглэн зогсож байв. Хүлээхээр шийдсэн нь аз боллоо гэж тэр залуу бодно. Тэр бихний овоолго руу шидэгдснийхаа дараач Кэй түүний царайг санаж байгаа байх гэж найдаж байлаа. Тэдний харилцаа хол байх нь тодорхой байв. Сайн харилцаанаас бүрч хол байлаа. Тэдний хоорондын тооцооч бас дуусаагүй байв. Кэй Мэри хаана байгааг шууд хэлхийг шаардна. Гэвч тэр залуу их зан гарган татгалзав. Түүнийхээр бол зүгээр гуйлаа гэд мэдээлэл өгөх ямар ч боломжгүй байжээ. Тэр үед Кэй ямар зайл хэрэглэснийг мэдэхгүй ч тэрхүү ялагдлын дараа амьдрал нь хэрхэн сүүснийг тэр мартаагүй байлаа. Ардсан өнгөнийхөө өчүүхэн хэсгийг ч болов эргүүлэн авахын тулд тэр байгууллагын хамгийн доод шатнаас ажиллах хэрэгтэй болсон юм. Өшөө авах хүсэлдээ хөтлөгдөн доод түвшний ажил хийж тэрээр амьд үлджээ. Түүний хувьд тэр өдөр нь эцэстээ ирлээ. Эзэн Бланк Кэйг амьдаар нь авчрахыг тушаасан ч би энэ бүрэн бүтэн байх ёстой гэж хинч хэлээгүй. Энэ бүгдийг сонсоод Кэй дахин цаг гарцдахаа болов. Тэрээр бихээрээ хурц эртээ илж шууд дүрслэн бүтээлээ. Залуус хамтдаа дайрсан ч Кэй төрүүлж хөдлөв. Өршөөлгүй цохилтууд араасаа бууж тэднийг нэг нэгээр нь унгаана. Ногоон өстэй залуу Жуаны спотоор тогтолохыг оролдов. Тэрхүү дайралт нь хормын дотор няцаардлаа. Гясхийх зуурт Кэй түүнийг буулган авч газарт даран унгав. Тэдний өмнөх тулаантай харьцуулахад байр суурь нь бүрэн солигджээ. Үнэн дээр Кэй хүн гимтээх дуртай нэгэн биш байлаа. Гэвч гимгүү хүмүүсийг барьцаалдаг хулгайч нар ямар ч өвшөөд хүртэх хэрэггүй. Тэдний зарим нь насан туршдаа тахир дутуу болж магадгүй. Зарим нь дахин хизээч аслаж чадахгүй болно. Гэвч энэ бүхэн тэдний өөрсдийнх нь сонголтын үр дагавар байв. Тэд бүр өөрсдийгөө ахтагчд гэж нэрлэдэг байлаа. Ийм доод түвшний зүйл хийдэг хүмүүс тэр нэрийг зүүх хэрэггүй гэж Кэй үзв. Тэд бүр гэрлийн ажлыг ч хүртэх ирэхгүй хүмүүс. Үүний дараа Кэй ногоон өстэй залуугийн бүх өнгийг сорж аваад түүнийг газарч болгон чирч явав. Түүнд доошоо орох замыг мэдэх хүн хэрэгтэй байлаа. Удалгүй Кэй дахин хүл тавина гэж төсөөлөөгүй газартаа үсрэн орлоо. Тэр бол доод хот байв. Газар доор хонгозоор аслахдаа Кэй өнгөгөө болсон эрийг урагш түтгэж цааш явахыг тушаана. Тэрээр ямар нэгэн тэнэг үйлдэл хийхгүй байхыг түүнд анхааруулав. Өргөдөгтэй байдалд орсон ч ир ам нээж зүрхэлнэ. Зээдтэй орооцогдсон нь өөрийнхөө өхлийн бичигт гарын үсэг зурсантай адил гэж тэр Кэйг дооглов. Кэй тэр даруй түүний хоолойноос нь барьж авлаа. Өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа хүн дэндүү их ярьж байна гэж Кэй үзв. Амаа хамхаад чимээгүй байхыг тэр тушаана. Тэр цааш өргөжлүүлэн алхах болно. Үгүй бол түүнийг алаад цогцсыг нь шууд энд хаянд ив. Кэйгийн хувьд ганцхан зүйл л чухал байлаа. Хэрэв Мэри өчүүхэн төдийр шалбар бол энэ нэрийн амьдралын хамгийн аимшигтай өдөр ихтэх болно гэв. Тэд Андерситигийн гүн рүү үргэлжлүүлэн явлаа. Иргэн тойрноо хараад Кэй нэг зүйлийг анзаарав. Энэ газар өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байлаа. Андерсити бол хотын гэрлийн дор нуугдсан сүүдэр шиг газар байв. Энэ бол Люминосын гэрэл хизээж хүрдэггүй газар байлаа.
Хууль дүрм хяналтгүй энэ газар аажмаар гинт бүлэглэлүүдийн орогнох байр болон хувирчээ. Өөр очих газаргүй өнгөгөвчүүд газар доорх уурхаад ажиллаж амьд үлддэг байв. Тэдний хувьд энэ нь амьд үлдэх цорын ганц арга байлаа. Энэ газарт Кейгийн хизээж мартаж чадахгүй дурсамжууд хад олгодож байв. Энэ бол түүний Мэритэй анх танилцсан газар байлаа. Энэ хооронд түүний газарчиж буй ир Кейгийн үйлдэлийг ойлгож чадахгүй хിവэрэ байв. Гэвч Кей түүний юу бодохыг огт тоосонгүй. Тэр ирийн ажил маш энгийн байлаа. Тэр зөвхөн новч руу газарчлах л ёстой байв. Хэрв Кей орхироо шууд орохыг хүссэн бол энэ нь түүний асуудал биш байлаа. Түүний нүдээр бол Андерсити удахгүй Кейн бош болох гэж байв. Тэгээд хүзээж байсанчлан тэд удалгүй нэгэн уудам задгаа талбайд ирлээ. Залуу асгахаа болив. Хитгэн хормын дараа зүг бүрээс хэдэн 10 хүн гарч ирлээ. Тэдний нэг нь дэндүү удаан хүзээснээс болоод бараг л үндэс урах гэж байгаагаа гомдлон хэлнэ. Гэвч тэдний анхаарал Кей рүү хурдан шилжив. Түүний хар бэхийг хараад тэдний нүд нь оройд ирээ гарлаа. Тэдэнд Кей өөрийн хүслээр урханд ороод ирсэн үнэт хүдрийн хилтерхий шиг харагдана. Удалгүй удирдагчдын нэг нь урах шалхлаа. Байн эцэст нь нэрсэнд тэрээр сэтгэл хангалуун харагдана. Кейг хөтөж ирсэн залуу шууд өвдөг сүгдэн суугаад даалгавраа биелүүлснээ ихтгэв. Гэвч удирдагчийн анхаарал өөр тийшээ чиглэлээ. Залуугийн өнгө дахиад л алга усныг тэр анзаарав. Өнгөгүй хүмүүс хэрэгцээгүй гэж тэр өмнө хэлээгүй билээ билүү. Залуу яаран уучлалт гуйж юу болсныг тайлбарлахыг хичээлээ. Удирдагч үүнийг санахсангүй. Түүнд өгсөн боломж хэдийнэ дуусжээ. Энэ нь түүний хэрэгцээж бас дууссан гэсэн үг байв. Удирдагч өчүүхэнж эргэлзэлгүйгээр зэвсгээ далайж залуугийн толгойг тас цохлоо. Хэрэгцээгүй болсон хог шааранд цаг гарцдах бодол түүнд байсангүй. Энэ зур Кей юу болж байгааг царайны хувирлгүйгээр ажиглан зогсоно. Иймэрхүү дүр зураг түүний хувьд шин зүйл биш байсан нь илт байв. Түүний харц дараа нь удирдагч руу шилжлээ. Сүүрчийн уулзалтаас хойш тэр залуу огтхонч өөрчлөгдөөгүй байв. Гэвч Кей ганцхан зүйлдэд санаа зовно. Мэри хаана байгааг тэр асуув. Энэ асуулт удирдагчийг сандаргаж орхилоо. Ийм нөхцөлд ч Кей хинэн эрх мэдтэйг ойлгохгүй байгаа мэт ярина. Удирдагчийн хэлснээр Кей өөрийн байр сууриа сайтар бодох ёстой байв. Хэрвээ тэр анханасаа хамтарсан бол энэ бүх асуудал аль хэдийн дуусах байлаа. Кей татгалзах тусам Мэрийг олох боломж нь багасна гэж тэр сануулв. Түүний гар хүж болгосод тимч чадвартай бишиж хэрэгцээгүй гэсэн үг биш юм. Одоо Мэрид юу тохиолдож байгааг хинч мэдэхгүй гэж тэр хэллээ. Үүнийг сонсоод Кейн царай тэр дороо барав. Хэрв тэд ярихаас татгалзуул энэ газрыг бүхэлд нь устгахаар шийдлээ. Түүний гарыг тойрон хар бэх цугларч аврах том нудраг үсгэнэ. Түүнээс гарах даралт дэндүү аимшигтай байв. Хэсэг хугацааны дараа Кей агаарт өндөх төсөллөө. Тэгээд тэр авраг нудрагаараа газар руу хам хүчээрээ зөхөв. Асар том дэлбэрэгт очин тойрныг бүхэлдэн дөргөлөө. Хүн бүрийн хөл доор газар хүчтэй чичирнэ. Нуувчны өөр хэсэгт нэгэн хүн өөр нэг удирдагч руу яаран очиж онцгой байдлыг илтгэв. Тэдний ангуучж байсан хар бэхэн бай бааз дотор галзуурч байгааг тэр хэллээ. Тэдэнд түүний тусламж нэн даруй хэрэгтэй байна. Удирдагч өөрийгөө өртөл Кейг аль болох удаан тогтоон байхыг тушаав. Гэвч тэр үед үр дүн нь аль хэдийн тодорхой болсон байлаа. Тэд бүрэн дарагдж байв. Кейн дараалсан дайралтад бүлгийн гишүүд араараасаа унана. Хинч түүнийг зогсоож чадсангүй. Тэдний зарим нь түүнийг яг ямар төрлийн мангас болохыг гайхаж эхлэв. Удалгүй тэдний дуудсан удирдагч эцэст нь ирлээ. Тэр өмнөх замбраагүй байдлыг хараад шууд тайлбар шаардна. Өмнөх удирдагчийн сэтлэл тэр дор амрав. Хүрлцэн ирсэн хүн бол тэдний салбарын удирдагч байлаа. Нэгэн цагт пионер Аз зэрэглэлд хүрч байсан тулаанч. Гэрч салбарын удирдагчид энэ бүхэн сонин санагдсангүй. Тэрээр сэтгэл дундуур байв. Тэд ганц хүнийг ч барьж чадаагүй байлаа. Тэр өдөр Андерситигийн захирагч Зэдийн нэр хүнд шавартай хотолдож байв. Түүний бодлоор тэнд байсан бүх туслахууд хэрэгцээгүй амьтад байлаа. Кей салбарын удирдагчийг харамгцаа нэг зүйлийг ойлгов. Энэ хүн бусдаасаа хамаагүй хүчтэй байлаа. Өмнөх удирдагч ч мөн өөртөө итгэх итгэлээ эргүүлэн олж ав. Кей хичнээн авьяастай байлаач тоолж башгүй олон тулаанаас амьд үйцэн Ахмад дайчныг ясах боломжгүй гэж тэр үзв. Харамсалтанд бодит байдал түүний хүлээлттэй нийцсэнгүй. Салбарын удирдагч шууд урагш дайрч Кей рүү хүчтэй цохилдог. Кей үүнийг төвөггүй болтлаа. Дараа нь тэрээр хит хитэн хурдан сөрөг тогтолгоо хийв. Тогтолгоо их хохирд учруулаагүй ч салбарын удирдагчид сэтгэл төрүүлэхэд хангацтай байлаа. Кейн чадвар түүний төсөөж байснаас илүү байв. Тиймээс тэр өөрийн жинхэнэ хүчийг харуулахаар шийджээ.
Хүчтэй цохилт урагш шидэв. Цохилтын хүч Кэйг онож түүнийг ард байх барилга руу шидэв. Гэвч тоос замхарахад Кэй босоо хിവэр байлаа. Тэр бараг гимтээгүй мэт харагдана. Салбарын удирдагч дахин довтлов. Энэ удаад Кэй болтож бэхэн давалгаагаар буудав. Салбарын удирдагчид энэ дайралт шууд л хачин санагджээ. Бие доторх өнгөнд салхинд туугдан гарч байгаа мэт болов. Тэрээр энэ чадвар хэр аюултай болохыг хурдан ойлголоо. Тэр эргэлзэлгүйгээр хамаг хүчээ гаргав. Биеэс нь асар их авра оргилон гарч Кэйг ухрахад хүргэнэ. Иймэрхүү чадваруудад дургу гэдгээ салбарын удирдагч ил тод хүлээн зөвшөөрлөө. Кэйгийн жигшүүрт хар өнгө аль хэдийн хангалттай төвөгтэй байв. Одоо энэ нь түүний ойлгохгүй хачин техникүүдтэй хосолжээ. Кэй өөр ямар чадвар нууж байгааг тэр мэдсэнгүй. Тийм учраас тэр бие бариха болохоор шийдэв. Тэр хүчийг хянахан саснаас нь хэцүү байлаа. Эцсийн эцэст үүнийг хамгийн сүүлд ашигласнаас хойш олон жил өнгөрчээ. Энэ хооронд Кэй түн рүү ихт үл томсорсон харцаар харна. Иймэрхүү өрсөлдөвч хангалтгүй хിവэр байв. Одоо хүртэл тулалдаж ирсэн арга барилаараа тэр хүний хамгаалтыг нэвтэрч чадахгүй байлаа. Түүнд илүү хурц зүйл хэрэгтэй болов. Илүү хүчтэй зүйл хэрэгтэй. Өрсөлдөвчийнхөө хоёгийг өрүүлэхүүц бат бөх зүйл хэрэгтэй байлаа. Тэгтэл Кэйгийн биеэс хар бэхэн давлгаа тесрэв. Үүнтэй зэрэгцэн бүх талбайг хамарсан туйлын хүүтэн алах хүсэл төгнө. Салбарын удирдагч хүртэл урд өмнө мэдэрч байгаагүй хамгийн аимшигтай цусан өшөөг мэдэрлээ. Тэр мөчид Кэй өөрийн ус сонзонгийн зэвсэг техникээ идэвхжүүлв. Нүд ирэмхийн зуур тэдний эргэн тойрог хар бэхээр бүтээгдсэн тоошгүй олон зэвсгээр дүүрв. Тогтолгоо зогшигтгүй ар араасаа үргэлжилнэ. Салбарын удирдагч бүх хүнцэндээ шүдээ зуухаас өөр зүйл хийж чадсангүй. Тэр ямар төрлийн хүчтэй тулгарч байгаагаа огт мэдсэнгүй. Энэ зуур Кэй өөрийн эзэмшил доторх бүх зэвсгийг ашиглан шахалт үзүүлсээр байлаа. Тэр салбарын удирдагчийг баг багаар ухраав. Гэвч энэ бүхэн үүгээр дууссангүй. Кэй өчүүхэнч боломж олголгүй тогтолгоогоо үргэлжлүүлнэ. Тэр зэвсгээ итгэмээргүй хурдаар сальж байв. Ихтэй жад уур шидэгдлээ. Дараа нь аврах том сүх гарч ирэн дахин хүчтэй цохино. Үүний дараа Кэй сүхээ хаяж тэр даруй хос ирээр салив. Хорс зэвсгүүд салбарын удирдагчийн биеийг олон удаа зүснэ. Салбарын удирдагч цочролд орлоо. Кэйгийн зэвсгүүдийн өмнө түүний хүч хөгжүүлсэн бие гинт утгагүй мэт санагдав. Бэхэн зэвсгүүд тиймч бат бөх биш байлаа. Гэвч тэдгээрийн нэг бүр нь аимшигтай хурц байв. Тийм байсан ч тэр Зэддийн удирдах албан тушаалтнуудын нэг хിവэр байлаа. Тэр Кэй шиг жаахан хүүхдэд ялагдахыг хүссэнгүй. Тэр үед Планкийн тушаал түүнд огт хамаагүй болов. Тэрээр өнгө оруулагчийн хамаг хүчээ цуглуулж нударгаа төвс нэгтэршүүлсэн хурц чулуун мас болгон хувиргав. Дараа нь тэр урагш дайрч үхцийн цохилт өглөө. Дотлогоо дэндүү хурдан байсан тул Кэй болтож чадсангүй. Цохилтын хүч хид хідэн барилгыг нурааж байж сая нэг зогсов. Гэвч тоос замхарахад салбарын удирдагч хөшөөд орхилоо. Кэй босоо хിവэр байлаа. Тэр зүгээр нэг дайралтыг тисээ зогсохгүй түүнийг өөртөө шингээж байв. Үүнийг тэрээр эцэст нь ухаарлаа. Зэвсэг бүтээх нь Кэйгийн цорын ганц чадвар биш байжээ. Пулаан үргэлжлэх тусам Кэй улам олон хүчийг гаргаж ирнэ. Тийм байсан ч салбарын удирдагч ярж чадна гэдэгтээ итгэсээр байв. Түүнд өөрийн өнгийг ашиглах ганцхан боломжит хэрэгтэй байлаа. Тэрхүү өөртөө итгэх итгэл нь хитгэн мөчийн дараа замхрав. Хар бихний хэсэг гинт түүний нүрэнд наалдаж орхилоо. Тэгээд түүний нэг нүд рүү мөлхөн орно. Түүний хараа тэр дороо муудав. Кэй энэ боломжийг артсангүй. Хүчтэй доод цохирт салбарын удирдагчийн ирүүнд бууна. Түүний бие агаарч шидэгдэн газарт хүчтэй унлаа. Кэй буцаж босох ёстой байв. Тэгтэл ямар нэг зүйл маш буруу байгааг тэр мэдэрлээ. Түүний хүч чадал дэндүү хурдан алга болж байв. Энэ бүхэн ямар ч утгагүй санагдана. Иймэрхүү дайралт түүнийг унгах хэмжээний байх ёсгүй байлаа. Тэгээд тэр эцэст нь учрыг нь ойлгов. Энэ бол хор байжээ. Кэй үүнийг огтхонч тоосонгүй. Энэ бол өөхөх сэххээ үзэх тулаан байлаа. Дайсандаа өшөөл үзүүлэх ямар ч шалтгаан байсангүй. Одоо салбарын удирдагч өнгө шингээлтийг эсэргүүцэж чадхаа байжээ. Түүний бие доторх өнгө тасралтгүй урсан алга улсаар байв. Дид удирдагч болон үрдсэн тахаа этгээдүүд цочролд орж зүгээр л зогсохоос өөр зүйл хийж чадсангүй. Салбарын удирдагч бүрэн ялагдахыг хараад тэдний бие чичирнэ. Тэр мөчид Кэй хүн гэхээсээ илүү жинхэнэ чөтгөн шиг харагдаж байлаа. Салбарын удирдагчийг замаасаа зайзуулсны дараа Кэй харцаа үлдсэн бүлгийн удирдагч руу алгуур шилжүүлв. Түүний санаа зорилго илт тодорхой байлаа. Энэ хооронд өөр нэгэн газарт Мэри нүдээ аажмаар нэв. Тэрээр өөрийгөө танихгүй хоосон өрөөнд төвжигдсэнийг мэдлээ. Хин нэгэн Мэрийг сэтгэл хангалуун инээмсэглэлээр өгтөв.
Тэр хүн Мэрийг сэрхийг маш удаан хүлээсэн гэдгээ хэллээ. Түүний хэлснээр Мэри болон Кей хоёулаа туйлын сонирхолтой байв. Өнгөгүй хүн гинт ийм ховор өнгөсрэнэ гэж хэн санах вүлээ. Гэрч түүнийг илүү их гайхшруулсан зүйл бол Кейгийн өөрчлөлт байлаа. Түүний мэддэг байсан хүн хизээж ийм их хүнлэг чанартай байгаагүй юм. Мэри тэр дууг сонсмогцоо шууд танив. Энэ бол түүний урд өмнө мэддэг байсан Бланк гэгч хүн байлаа. Мэри түүнийг санаж байгаад Бланк инээмсэглэв. Тэдний сүүлчийн уулзалтаас хойш маш их хугацаа өнгөрчээ. Мэри түүнийг итгэж ядан ширтэнэ. Түүний мэдэж байгаагаар Бланк олон жилийн өмнөх тэр хэргийн үеэр үхсэн байх ёстой байв. Бланк зүгээр л инээлээ. Тэр үед бүх зүйл нурахад тэр бараг л андаараа булагдах шахсан байжээ. Тэр бараг л өгчөө. Гэвч аз түүний талд байлаа. Тэр амьд үлдсэн бөгөөд одоо хойг тавилан тэднийг дахин өчрүүлжээ. Ууцарт олон хуучин дурсамжийг сэргээв. Бланкийн хувьд тэд бүгд түүний хамгийн анхны туршилтын биетүүд байсан юм. Тэр үед бараг л өөхөх шахсан ч тэрээр өнгөрсөн үеийнхээсээ хамаагүй илүү өсөж томорчээ. Түүний чадварыг одоо зэддийн дээд удирдлагууд хүртэл хүлээн зөвшөөрдөг болсон. Одоогийн байдлаар тэрээр байгууллагын шилдэг удирдах албан тушаалтнуудын нэг байлаа. Бланк дараа нь Мэрид өөрийг нь дагаж авахыг хэлв. Тэрээр судалгаа нь хэр зэрэг агсныг түүнд харуулахыг хүсжээ. Нүсэр том хаалга нэгдэв. Түүний цаадах дүр зураг Мэригийн царайг тэр дороо хөшөв. Түүний өмнө асар том забартоор дэлгэгдэн харагдана. Өнгө зүсгүй хүмүүсийг мас шиг л имчилж байлаа. Энэ хооронд олон тооны бэхэн мангасуудыг том торонд төгжиж, туршилтын материал болгон ашиглаж байв. Мэригийн зүрх зогсох төглөө. Ийм хар дасан зүүчиг газар байсаар байна гэж тэр хизээж төсөөлөөгүй юм. Удалгүй нэгэн судлаач тайлан барин ирлээ. Хамгийн сүүлийн хандны ажилд эцэст нь ирсэн байв. Бланк үүнийг сонсоод сэтгэл хангалуун харагдана. Түүний хийснээр цаг хугацаа нь яг таарчээ. Мэрийг аврах боломжгүй байлаа.